үзэгчтэй. Та бүхэндээ харах онцөг нэвтрүүлгийн нэгэн сэдвийг маш чухал. Энэ бол маш чухал гэж байгаа утга учирыг одоохон бид тайлбарлана. Бид угаасаа хүн эрүүл байж ээж, саруул байж ээж, ажиллана, хөдөлмөрлөн, амьдралаа бий болгоно. Амьдралаа бий болгохын тулд яах ёстой вэ? Хүн эрүүл байх ёстой. Хамгийн гол нь эрүүл. Эрүүл байвал манай монголчууд хэлдэг шүү. Эрүүл байвал чиний хүрсэн болгон чи биелнэ. Эрүүл байв бол чи бүх юмыг чадна гэсэн ийм гоё амны бэлэгдэлтэй байдаг. Яг энэ удаа бид яг түүний тухай ярих гэж байгаа харах онцөг нэвтрүүлэг маш их баяртай байна. Эрхэм үзэгчтэй харах онцөг нэвтрүүлэг үргэлжилж байна. За ингээд хоёулаа энэ эрүүл байхын зүйтэй гэдэг дээр өөрийгөө миний харах онцөг нэвтрүүлгийн одоо баг хамт болон миний үзэгчдэд хэлийн чамд суугаа миний эрхэм монголчуудад өөрийгөө танилцуулах гоё. Сайн байцгаана уу? Намайг Баянтлаа огтой гişгмаа гэдэг. Надад хэрэгтэй юм бүхэн Монголд минь байдаг. Ялах биений ам бүгдээдсийн сүнс байдаг. Тэнгэрт иргэх шонхрын танил төрсөн гэрийн бууц байдаг. Тэргэл сартаа шин улим санах нууц байдаг. Бид угаасаа хүн эрүүл байж ээж, саруул байж ээж, ажиллана, хөдөлмөрлөн, амьдралаа бий болгоно. Амьдралаа бий болгохын тулд яах ёстой вэ? Хүн эрүүл байх ёстой. Хамгийн гол нь эрүүл. Эрүүл байвал манай монголчууд хэлдэг шүү. Эрүүл байвал чиний хүрсэн болгон чи биелнэ. Эрүүл бол чи бүх юмыг чадна гэсэн ийм гоё амны бэлэгдэлтэй байдаг. Яг энэ удаа бид яг түүний тухай ярих гэж байгаа харах онцөг нэвтрүүлэг маш их баяртай байна. Эрхэм үзэгчтэй харах онцөг нэвтрүүлэг үргэлжилж байна. За ингээд хоёулаа энэ эрүүл байхын зүйтэй гэдэг дээр өөрийгөө миний харах онцөг нэвтрүүлгийн одоо баг хамт болон миний үзэгчдэд хэлийн чамд суугаа миний эрхэм монголчуудад өөрийгөө танилцуулах гоё. Сайн байцгаана уу? Намайг Баянтлаа огтой гişгмаа гэдэг. Тэгээд яг уу 9 сард одоо энэ ангуу ажиллах энэ сайхан боломж олдоо. 2025 оны 2025 оны 9 сарын одоо 20 эднэр 28-нд тий надад одоо ийм ангуу ажиллах тий одоо хятадын одоо хэби гэдэг мужийн ангуу гэдэг хот руу аялах ийм эрхэм сайхан боломж надад олдоод тэгээд одоо энэ боломжийг бас алдахгүй ашиглаад ингээд аялаад тэр одоо гоё хотоор үзээд ирээ гэж ингээд ерөнхийдөө бол шийдсэн. Тэгээ ерөнхийдөө бол ингээд аялаад ирсэн те. Тэгээд тэр ангуу гэдэг одоо хот бол хятадын бол одоо гайхалтай түүхэн юу хятад биш одоо дэлхийн эрүүл мэндийн одоо яг нь түүхэн ийм замтай хот юм байна гэж ерөнхийдөө бодсон. Тэгэхээр би нөгөө анх ингээд чамтай танилцаад ингээд яагаад би нэвтрүүлэгтэй болж байгаа юм бэ гэхээр анх ингээд яриад байхад ерөөсөө тэр хотыг чи өөрөө хэлжсэн шүү дээ. Та нар нэг оноор явдаг юм шиг лээ тий. Тэгээд буусан чинь ямар гоё юм нэртэй нэг зүгээр л нэг ургамал юм нэртэй тэгтээ ч юм юу нэртэй байгаа нь мэддэггүй ямар нэгэн тансаг үнэр нэртчихсэн гэсэн. Хоёул тэрнээсээ идэх үү. За тэгээ. За тэгээ яг нөгөө одоо бид нар чинь энэ Улаанбаатар хотоос гараад тэгээд бид нарыг нөгөө заавал 90 нэр дамждаг уу? 90 нэр дамжсан. За. Тэгээд маш шууртай ярьж байгаа. Эндээсээ тэгээд одоо бидний Улаанбаатар хотынхаа одоо төмөр замын өртөөнөөс замын өдрөө одоо хөдөлсөн. За тэгээд эндээсээ одоо хятадын тэр нөгөө ирэн дээр хэл гараад за тэгээд манай одоо компани автобус хүлээгээ бичсэн. Тий. Хятадын одоо номер 1 юм өгөлтөөр Баяншудан гэдэг группийн одоо автобус. Тий. Тий автобус одоо аяллаа автобус юм уу да. Тий тийм одоо автобус хүлээгээ бичсэн. Тэгээд бид нэр одоо шөнө 9-10 цагийн үед одоо ангууд очсон. Тэгэхээр ангууч нөгөө нэг одоо юу одоо өөрийнхөө мэддгээрээ асуух гэдэг шүү дээ. Хөх чиглэл рүүгээ юм уу? Өөр бүр халуун чиглэл
Тэгээ Бээжин чиглэлдээ шууд автобусны явсаар гол ер ямар нэгэн одоо газараар дайрч марихгүйгээр гол автобус замдаа тэгээд шууд Ангохтдоо атсан байгаа. Тэгээд Бээжингээс 200 км-ийн зайтай байд юм байна. Шанхайн тэгвэл ижил километртэй юм байна шүү. Тэгээ 200 км-тэй ойр. Бээжингээс аль зүгтээ юм? За яг өөрөөр зүгээр баруун зүүнээр аяа. За ингээ харах хонор бодох юм бол баруун тал жоохон халуун тал руугаа юм байна. Тийм халуун тал руугаа ер нь бол бид нэр очиход бол одоо ногоон гандаагүй Монголд бол аль хизээний шар уулцсан байхад тийм тиймд бол одоо ногоо цагаан нь бол гандаагүй ингээд ногоон ороо цэцэг мэцэг нургаад ингээд байж юм хэрэг дулаан тал руугаа ерөнхийдөө байдгийг бидлээ тийм. За автобуснаас буугаад юу нэг за автобуснаас буугаад ерөнхийдөө ингээд бид нар нөгөө шүн орой очсон байхгүй юу. Тэгээд нөгөө байш одооны өөрийнх нь одоо гадаад дотоодын илч төлөөлөгч нэр хүлээж авдаг буудал хийдэг билээ. Тэгээд тэр буудалтай гадаа бууж байгаа байхгүй юу. Тэгэл ингээд буусан чинь нэг айгүй юм өвөрмөц үнэр надад айгүй ингээд хамар синк гэл ингээд үнэрсэн. Чи гэхдээ ерөөсө ганцаараа ингээд нэг рүү нөгөө бүгдөө юу вэ гэх юм. Ерөнхийдөө болохоор яг үгээр нэг л ийм гоё чиглэг юм. Нөгөө хүмүүс нь ямар агаартай. Тэгээд хүмүүс хүүе энэ ахаар нь ямар өдөр гоё юм гоё цэвэр цэнгэг юм бэ те. Манай монголчууд ч дандаа утаа үнэрсээр байгаа Улаанбаатар хот гэж те. Тэд очсон чил нэг л ийм гоё өвөрмөц гоё содон ийм одоо ийм өвс ногоолч үнэртэй байгаа юм шиг чиг хур үнэртэй байгаа юм шиг юм маш гоё өвөрмөц ийм сони үнэр хангалсан. Тэгээд одоо ганцхан би биш бүх хүмүүс хүү агаар нь ямар гоё юм бэ? Ямар гоё үнэртэй юм гэж хэлсэн. Аюу халуунд нөгөө Бээжинг буухад бас нэг онцгой нэг онцгой үнэр үнэртдэг шүү дээ. Тэгэхээр тийм биш юм байна шүү дээ. Тэгээ ерөнхийдөө бол Ангох хот маань өөрөө сая 200 мянган хүн амьдардаг. Тэгэхээр одоо нөгөө автобуснаас буугаад тэрийг чи зөвхөн биш бүгдээр одоо тэрийг мэдэрсэн байж тээ. За тэгвэл автобуснаас буугаад нэгэн одоо тэр зочныхоо умнаанаас буугаад шууд зочдуудтай ингээд байрлаад орж ийн үү очичоод хувцсанараа гоё одохчоо тий гоё эмгтээчүүд очиж байгаа биз бараг шахаа 22 хүн явсан. Яа. Тэгэхээр чинь бид нар чинь ингээд хувцсанараа сольчоод тэгээд шууд хоолндоо ордог юм уу танилцах юм. Ер нь ямар гэдэг хоёлаа ерөөсөө маршрутаа бүр нэг гоё ярьж байгаа. Тэр борлон ангогийнхаа тухай ярьдаг хөө. Тэгээд маргааш өглөөнийхөө нөгөө нэг буудлынхаа хоол цайнд орчоо. Бүфет хоолтой. Тэгээ бүфет хоолтой юм билээ. Ерөнхийдөө ингээд тойроод бүр том залгаар дүүрэх бүрийн хоол ингээд өрөө тавьсан байдаг юм билээ. Тэгээд тэнтэй орцгоочоод гарсан чинь гадаа баргалж машин байхгүй. Нөгөө монголчин ингээд өглөө хараад ингээд айгүй стресстэй ингээд түгчэрдэг. Тэгээ би бол бодохдоо хятаддаг нөгөө нэг маш олон одоо хүнтэй гэж ерөнхийдөө бодоод ингээд оволцоод ингээд бүжигнаад байж байгаа юм баг гэсэн чинь нэг ч хүн баргалж байхгүй, гудам талбайгаар нь явахгүй, нэг ч машин баргалж байхгүй. Гэл бүр цэлийгээл бүр энэ хотод одоо хэдэн хүн амьдардаг байгаа юм гэсэн чинь сая 200 мянган хүн амьдардаг. Тэгэхээр үнэхээр бүр ингээд хөдөө нэг уудам тал хэлсэн юм шиг санагдсан шүү дээ. Тэгэхээр хараа энэ ах боёо хэдий миний эх орон утаатай, үньяартай байсан ч миний эх орон шиг сайхан юм байхгүй. Хэдий бид нар яг эндээ одоо төрхөн зургийн стресстэй байсан ч миний эх орон шиг сайхан юм байхгүй. Тэгэхээр мэдээж хэрэг бид нар чи яг тийм стрессээс ингээ очихоор ингээ шокнд орно шүү дээ, тийм. Гэлээ гэхдээ эх орон минь сайхан тийм. Тийш. Бидний ярилцаад байсан. Бидний эрүүл байх ёстой гэдэг утга учир юунаас эхэлдэг юм бэ гэдэг тухай эрхэм үзэгчтэй монголчуудаа хэлийн чамдад суугаад эрхэм монголчуудаа зориулж байгаа энэхүү дугаараа эхлэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр миний хоёр талд бол миний одоо найз нар байна. Тэгээ би эднэртэй яагаад энэ бүхнийг уулзаад ярилцъя. Яг та нар өөрснөө ийм сайхан эрүүл болцоод бусад түгээж болдгүй гэдэг талаар ярих гэж байна, тийм ээ? Түмэндээ түгээлцэх талаар ярих гэж байна. Тийм учраас би одоо миний зүүн гарт сууж байгаа найз маань бол бас
чихрээ билүү те? Сахар тий. Бид нөгөө нодлон нэг амралтанд явсан юм. Тэгээд амралтанд явсан чинь нэх гоё хүүхнүүд хотоос очсон хүүхнүүдийн амралтынхан бүр үнэхээр гоё байсан. Үнэхээр бид нарыг бүр бүжгэн доорооч те бүжгээ нэг өдөр тасалж те ороод ирээч гэдэг ийм гоё. Гэтэл миний найз яг тэр хооронд нэг хаяа нэг гэдэг ингэчээд байдаг гэсэн байхгүй юу? Тэгээд би за ямар ч гэсэн гэд би хүний яана чи ямар өвчтэй юм гэлтэй нэр шүү дээ. Тэгэл найзгаа бас сэтгэлийн нөхдөд за энэ бол гүн их өвдөлт байна гэдгийг л би зүгээр мэдэрчээсэн юм. Гэтэл бүтэн жилийн дараа би ч баг жилчин ингээл наашаа гадаа одоо явчлаа шүү дээ. Тэгээ ерөөсө тааралдахгүй. Тэгээ яг сарын өмнө за сарч биш юм байна. Нэг 10 хэд хоногийн өмнө ингээд уулзахгүй хоёлаа чи бүр свид болоо. Тэгээд би бол за өвдөд агаадаа гэл ингээл хаяа нэг асуухаар ингээд жоохон өвдөд байна гэсэн сүүл ерөөсөө өвчин ярихад байсан. Зүгээр л надтай нөгөө өнгөрөө дэврүү тэг хөөрүү зангаараа ингээл ярьж байгаа байхгүй юу. Тэгээд хэрэг үед нь би ерөөсөө санаанд ороогүй. Яг уулзсан чи юу вэ нөгөө яг энэ дэврүү ерөөсөө ямар ч тийм өвдсөн шинжгүй ярих. Ингээ уулзалтж байгаа юм. Тэгсэн чинь мань хүн чинь яг энэ тухайгаар л ерөөсөө би чамтайгаа ингээ уулзахад гоё айц гэл ингээд ингээл нөгөө айгүй юм гоё цагаахан юм найз минь шүү дээ. Тэгээд ингээд байхаар нь би ямар гоё юм бэ. Гэхдээ би яг ерөөсөө чухам юунаас гэдгийг мэдээгүй. За яг энэ талаар. За мэдээж манай найз бас өөрийнхөө тухай ярих байх. Ярихаас өмнө харах өнцөг нэвтрүүлгийнхаа эрхэм үзэгч олноо хүндэт гэж хилийн чандад суугаа эрхэм олон хүнд одоо олноо хүндэт гэж та бүхэндээ хоёр найз маань өөрсдөө танилцуулах байх. За эхлээд би зүүн гар талаас найзыгаа танилцуулъя. За миний найз үзэгч олноор баяраа. За сайн байна уу? Та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг дорчтой автан гэдэг. За би ер нь их өвдөлтний хүн 2015 онд анх сайхан идэвхтэй гэж аваад бүтэн 11 жилийн турш үнэхээр ууж үзээгүй юм хэрэгжиж үзээгүй тариа бүх төрлийн юм хэрэгсэн. Хэрэгж байх нөхцөлд жоохон гайгүй очоод тэгээд сүүлийн хавь заяандаа үнэхээр өөрийгөө даатгсан. Одоо би бол ерөөсөө сайхан өвчнөр бол ингээ болох юм байна. Ерөөсөө ингээ бүх үе мөч маш их өвддөг. Хөд гарах аюу хүүтэн байдаг. Тэгээд ам маш их цавдаг. За энэ байдаас одоо шөнө аюу олон удаа шийдэх байсан. За 26-ны 1 сарын 20-наас эхлээд энэ бүтээгдэхүүнийг би уусаа. Энэ бүтээгдэхүүн 26 оны 1 сарын 20-наас 1 сарын 2-нд чинь би одоо яг сар болчихсон. Тэгээ сар жоохон гарна. 40 хоног би уурсан. За энэ яагаад uuсан бэ гэхээр миний найз маань надад санд болгосон. Энэ өөрөө надад бас зарим нэг бүтээгдэхүүний санд болгодог. Тэгээд энэ одоо бас л үрдүн хөхгүй ахтаа гэж өөрөө ч тэр үед өөрөө юмыг уучлаарсан юм билээ. За ингээд би 1 сарын 2-оос эхлээд энэ одоо энэ найз маань надад санд болгосон. За тэгвэл би энэ бүтээгдэхүүнийг 1 сарын 2-оос өдөрт яг тэгвэл минийх яг 12 сарын 29-нд өглөө 14:08 өдөр хот эцсийн дараа 27% болтлоо өссөн байсан. Тэр юу юм? А яагаад вэ нэг тэр хэмжих шиг сахарын тестэр би өглөө хот хэмждэг байхгүй юу? Тестэр гэж байдаг юм уу? Байдаг юм байдаг. Сахарын тестэр байдаг. За тэгвэл хэмжээд миний нөгөө ингээд чамтай явж байхад өвдөж орж исэн юм маань тийм яг хийсэн өвдөх байдгүй шинэ ингээд би ядарсандаа хүс гараад тэгээ би бүр тэрхээ тамиггүй болсондоо би ингээд ятарч байхгүй ингээд бүр өөрөө их гонхож байгаа юм шиг болдог. Тэгээ та нар тэрийгэ нуудаг те би яах гээд байгаагач одоо мөр сайхан амтанд явж байгаа найзуудаа би өчигдөр яригдaltaй шийдэж одоо. За одоо тэгээд 1 сарын 2-оос хойш би одоо яг сар 20 хоног. За сар нэг за 40 хоног гэж байна. За эхний хасыг бол би өндөр сахартай учраас өглөө ороо. Тэгээ өглөө ороо усыг энэ дотор аван шиг байдаг. Тэгээд энэ өөрөө маш олон төрлийн эмийн урмууд байдаг. Дээрэс нь Монгол хончоор орсон гэдгээрээ маш их давуу талтай байна гэж би бодсон. Дээрэс нь энэ бүтээгдэхүүн ходоод ирлэг дэдүү нойрчхад цуг хангадаг. Дээрэс нь тураад юм байна. Дээрээс нь хорыг маш их хатшилдаг юм байна гэж би дүгнсэн. Ягаад гэвэл би одоо 5 дахь хайцгаа болж байгаа. Одоо миний даалгал сүүлийн
10 хоногт миний тестэрээр сахар үзэхэд ерөөсө 5.3-аас дээш гарахаа билсэн. 4.8, 4.7 үнэхээр гайхамшигтай бүтээгдэхүүн. Би Энийг задлах болон задлах. Тэгээд энэ дотор 10 шигтэй гэдгийг өглөө сайхан тий харахад тэгээд 200 г хаа холуусан сайхан айлуулаад явуулчихдаг. Тэгээд одоо би нэгээр болж байгаа. Тийм. Уучин бол яг өндөр сахалтай учраас хоёроос. Тийм одоо энэ. За тэгээд үнэхээр энийг тэгээ юу юм бэ? Энэ чинь уцааг найруулах юм байна. тийм 200 г хаа холуусан найруулаад тэгээд өглөө өдрөн дээрээ уучна. Тэгээ орон олохоор одоо унахаасаа өмнө 30 минутын өмнө уучах юм байна. За сахарыг бол үнэхээр юм боолдог. За нэг 7-8 хоног уусны дараа жоох эсрэгдэн шүү. Хүмүүс ингээд худлаа яриад байна. Одоо чиний бүтээгдэхүүн ингээд энэ уусны бүтээгдэхүүн чинь нэмэгдүүлээд байна. Үгүй энэ яг өөрөө тэр чигээр орнол учраас хүний бие махбод зохицох үйл ажиллагаа нь бол ингээд нөгөө урагшаа явуулаад одоо нэг шинээр зогсоонд орох гэдэг шүү дээ. За одоо бол би 5 хайсыг бууж байгаа хүн. Одоо би энэ бүтээгдэхүүнийг үнэхээр хайртай. За тэгээд аюу олон найзуудаа би хэрэглүүлсэн. Яг би өөрөө ирээд очиод тий бас яагаад гэвэл би нэг сахар өвчин эдгэн сахарын өвчтөй хүмүүсийн групптэй гэх байдаг. Тэр хүмүүстэй би санал болгосон. Авсан хүн болгон гэлээ дахиад авъя. Үнэхээр ихтэй жоох эсрэг юм тэгээ одоо миний буурчтаа гэсэн. Надад яг надтай хамтраад энийг ууж байгаа сахарынхаа юмс гарч байгаа 16 хүн яг ингээ байнгын надтай холбоотой өглөө болгон сахарынхаа хэмжээг үзээд өдөр болгон хэмжээгээ үзээд ингээ явж байгаа. Сайхан байна. Тэгэхээр би энэ бүтээгдэхүүнийг одоо сахартай хүмүүс одоо Монгол улсын хэмжээнд бараг 3 хүний нэг нь сахартай гэж ашигладаг юм байлээ. Тэр хүмүүс маань энэ сайхан бүтээгдэхүүнийг энэ сайхан ургамлыг сайхан уугаад эргүүл одоо Монгол ухаанаараа хэдүүлээ эрүүл сайхан байя. Тэгээд яг л энэ маань өөрөө эмийн ургамал шүү. Тэгэхээр би нэг зүйлийг асуух гэдэг юм л да. Сахар гэдэг ч одоо юу гэсэн үг юм бэ? Чихрийн хэрэглээ илүүдэж байгааг илтгэх шинжүүд. Ихэнх хүмүүс зөвхөн чихрийн шижин өвчтэй хүмүүсийн цусан дах сахарын хэмжээ их байдаг гэж боддог. Үнэн хэрэгтээ тийм биш юм. Хүмүүс сахарын хэд хэрэглэнээсээ болж сэтгэл санаа нь хямарч, ядаргаа болон зүрх судасны өвчин тусч бусад эрхтнүүдэд хэрхэн өвчлүүлж байгаагаа мэддэггүй. Та бүхэн дараах шинж тэмдгүүдийг анзаарч өөрийгөө хамгаалж урьдчилан сэргийлээрэй. Нэгдүгээрт байнгын өлсгөлэн мэдрэмж төрөх. Цусан дах сахарын хэмжээ ихснээр глюкозыг эсэд нэвтрэх замыг хаадаг байна. Үүнээс үүдэн хүний бие энерги авч чаддаггүй бөгөөд хоол хүнс дахин нэхэж байдаг. Хоёрдугаарт шалтгаангүй ядарч сулдах. Цусан дах сахарын хэмжээ ихснээр хүний бие нь глюкозыг зохих ёсоор хадгалах шингээх чадваргүй болдог бөгөөд ингэснээр эрч хүчийг үр ашиггүй зарцуулж биеийн эсүүд шаардлагатай шим тэжээлийг хүлээн авч чаддаггүй байна. Үүнээс үүдэн ямар ч шалтгаангүй ядарч сулддаг ажээ. Гуравдугаарт ойрхон бие засах. Хэрэв цусан дах сахарын хэмжээ хит их байвал бөөрөн шингэнийг шүүх чадваргүй болдог. Тиймээс бидний бие цусан дах глюкозын концентрацийг тэнцвэржүүлэхийг оролдож эхэлдэг. Бие махбод нь эсийн доторх шингэнээр шингэнийг уусган глюкозын концентрацийг хэвийн хэмжээнд хүргэх замаар ажилладаг. Үүний үр дүнд шээс байнга хүрдэг байна. Дөрөвдүгээрт ам хатах, байнга цангах, ам хуурайшиж, байнга цангах нь шингэний алдагдал их байгаагийн хариу урвал юм. Цангалт үүсгдэг гипоталамус нь шингэн алдалтын төвшинг үнэлж тархи руу хадгалах дохиог өгдөг. Цангах бүрийд нь ууж байгаа шингэнээ та сахаргүй байлгах хэрэгтэй. 5 дугаарт жим буурах. Ойрхон илчлэг ихтэй хоол идэж байгаач жин огцсон буурч байгаа бол үүнд хит хитэн шалтгаан бий. Ойрхон шийснээс болж шингэн алдах нь бүх бие махбодон дах шингэний төвшин бууруулж улмаар жин хасахад хүргэдэг байна. Глюкозын солилцоон дах инсулиний хэмжээ хангалтгүй байвал бие нь өөх шатаахад зориулагдсан ажиллана. Глюкозын төвшин өндөр байх тусам бие нь илүүдэл глюкозыг хаях гэж оролддог байна. 6 дугаарт халдвар төвчин тусах. Шээсний замын халдвар болон мөгөнцрийн халдвар нь эрэгтэй эмэгтэй хүмүүст аль алинд нь тохиолддог. Гэсэн хэдий ч чихрийн хит хэрэглээтэй байгаа болон чихрийн шижинтэй эмэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолддог аж. Их хэмжээний элсэн чихэр нь мөөгөнцөр бактерийг үржүүлэх таатай орчинг бүрдүүлдэг байна. 7 дугаарт арьс хуурайших. Арьс хуурайших нь олон шалтгаантай байдаг ч үүний нэг нь цусан дах сахарын хэмжээ ихсэх юм. Хит их шээх нь биеийг усгүйжүүлж арьсыг хуурайшуулж эхэлдэг байна. 8 дугаарт
Анхаарал төвлөрөлт, ой тогтоол муудах. Цусан дахь сахарын хэмжээ ихснээс болж тархины эсэд глюкоз нэвтэрч чадахгүй болдог бөгөөд ингэснээр тархин эрч хүч авахд бэрхшээлтэй болдог. Энэ нь сэтгэн бодох, шийдвэр гаргах хурданд цөргөөр нөлөөлдөг. 9-р нүд бүрэлзэж хараа муудах. Хараа муудах нь цусан дахь сахарын хэмжээ ихснээс болсон шингэн алдалтын үр дүн бөгөөд нүдний эсэд бас нөлөөлдөг. Үүнээс үүдэн нүдэн зөв төвлөрөх чадвараа алддаг ажээ. 10-р шарах удаан эдгэрэх. Энэ нь чихэр хит хийх хэрэглэснээс болж судас гэмтэж буй дохио юм. Цусны эргэлт муудаж, ялангуяа мөчтийн эд эрхтнүүдэд тижэл хангалтгүй байгаагийн илрэл ажээ. 11-р бэлгийн сулрал. Цусан дахь глюкозын түвшинг бууруулах нь маш хэцүү байдаг. Цусан дахь сахарын түвшин их байснаас болж бие махбодын эрүүл чирэг байх, цусны урсгал хэвийн байх, мэдрэлийн эрхтнүүд эрүүл байх, дааврын тэнцвэртэй байдал буурдаг ажээ. 12-р сэтгэл санаа хямрах. Судалгаанаас харахад сахар их хэрэглэдэг хүмүүс аливаа зүйлд их санаа зовдог, уур уцаартай, сэтгэл готролд ордог нь тогтогджээ. Тархины хэвийн үйл ажиллагаа нь глюкозын хэвийн байдлаас ихээхэн хамаардаг бөгөөд сахарын огцон өсөлт нь энэхүү байдалд сөргөөр нөлөөлдөг. Ингэснээр сэтгэл санааны байдал тогтворгүй болж хямарч зарим үед сэтгэл готролтж ордог байна. Сахар гэдэг чинь миний бодлоор яг өөрөө ингээд биенээс арай илүүдсэн юм уу тий? Одоо сахарын зүйл нь илүүдсэн юм уу тий? За тэгвэл яг энэ илэрхэд яаж мэдэгддэг юм бэ? Ер нь нойр бэлчирхай гэж заавал эмчид очиж мэдэгддэг юм уу? Ер нь өөрөө ингээд за би ер нь нэг л юмтай болчихлоо доо гэж мэдэгдэж байна. Үгүй нэг л юмтай болчихлоо доо гэж бод мэдчихгүй. Би одоо аюу том хүнд хаалгаанд орохын өмнө нөгөө шинжилгээгээр мэдэрсэн. Ер нь голдуу шинжилгээ хүн мэдэгдүү нэг яг ингээд лог хийгээд өвдөөд хатгаад байдаг өвчин биш байхгүй юу? Чимээгүй өвчин. Чимээгүй тахал гэж байна. Одоо бараг 21-р зуунд тэгээд энэ маань өөрөө хүний эргэтэн системийг тэр чигээр нь ядраадаг, өвчлүүлдэг. Ерөөсөө чимээг өвдөөд ингээд явах хийгээд байдгүй ч гэсэн яг тийм өвчин байхгүй. Би шинжилгээгээр онцлогдсон. Тэгээ би маш их хүлүүлдэг, маш их ядардаг. Үнэхээр өстой ядах. Одоо тэгэхээр нь хараа ийм юм шүү. Нөгөө нэг одоо юу гэдгийг те зүрх хөвдөд юм уу, бөөр хөвдөд гэдэг юм. Ер нь аль нэг нь барьчдаг. Тийм аа. Ерөөсөө бүгдийг 100% тэр чигээр хөл гарын хөргөн, зүрх хөвдгөн тэр тусмаа бөөрөнд маш их ачаал өгөн. За нойр бэлчирхай угаасаа инсулин ялгаж чадахгүй очихоор сахарэгдчихэж байгаа. Инсулин биш нэрийг яриад гэдэг юм. Тийм байхгүй. Би бол яг хураа өршөөд юм юм. Тийм яг ингээд мэдэхгүй учраас хоёр тэгэхэд би нөгөө яг өөршгөө мэдэхгүй байгаа хүмүүс яг чи би шүү гэдэг талаас нь ярьж байгаа юм шүү. Эрх үзэгчтэй. За нэг юм хэлж яхад би тий. За тэгээд би яриад байна. Тий. Тэгэхээр эрх үзэгчтэй. Би бол яг энийг асуугаад ингээд дурлаад байгаа юм гэхээр би өөрөө мэдэхгүй байгаа учраас над шиг мэдэхгүй хүн маш их байгаа. Тэгээ яг таны өмнөөс би өөрийнхөө өмнөөс асууж байгаа юм шүү. Эрх үзэгчтэй хархан цэг нэвтрүүлэг үргэлжилж байна. За тэгээ яадаг гинэ? За ер нь нойр бэлчирхай инсулинаа ялгаж чадахгүй болсноос сахар идэж байгаа. Энэ ер нь тэгээд хоолой тохиолж идэж чадахгүй байгаасаа болоод ерөөсөө сахар гэдэг өвчин чинь идэгдчихдэг. Сахар бол өвчин биш шүү дээ. Эрхтэн биш. Сахар гэдэг ямар эрхтэн байдаг юм бэ биш дээ. Сахар гэдэг өвчин бас байдаг байхгүй юу? Зүгээр сахар бид хэн чадахгүй сахар бид идэх болчихсон. Нөгөө аливаа нэг зүйлийн нэг тун жорно тэр цайз өвчин байна. Тэгэхээр энэ маань яг тэр сахарыг тэнцвэрж үлддэг. Би одоо сүүлийн яг 10 хоног 5.3-аас дээш явахгүй 4.5-аас доош явахгүй. Ингээд яг бичдэг юм байна. Тэгэхээр жоохон мэдээж урган болохоор баг зэргийн өөрчлөлт орно шүү. Тэрийг чи тоогоороо ихний үед. Тэгээд яг үн тэгээд яг ерөөсөн яг тэр чигээр хамгийн сайхан болно шүү. Тэгээд би та нарыг яг энэ чанартай энэ бүтэцмийн хэрэглэе гэвэл тий одоо би танарт гинкэ энэ сайхан үйлдвэрлэлийг хөтлөж байгаа найстай бас би өсөн цагснаа энэ хийдэг. Тэгээд би настай холбогдороо би гинкний дор бүсийн дугаараа тавих учраас настай холбогдоод энэ бүтэцмийн яаж хэрэглэх буюу яах вэ гэдгээ сайхан хамтраад
тэ уугаад нэг монгол хүн ч гэсэн эрүүл, нэг монгол хүн ч гэсэн тэ сахаргүй байна гэдэг чинь, сахар илүүдгүй байна гэдэг чинь 30%-аас салах юмсан шүү. За тэгвэл эрхэм үзэгчтэй. Ингээд хамгийн гол зүйл нь тэгээд манай найз нар бас мөдхөн бас яг нөгөө ангуу хот руу явах гэж байгаа юм байна лээ. Тэгээ баг үсгээд явах гэж байгаа юм байна лээ. Тэрэн дээр нь яагаад гэвэл нөгөө яг жинхэнэ энэ бүтээгдэхүүн дээр нь очиж түрүүн бас захирлан ярьжсэн. Яг энэ бүтээгдэхүүнийг яг яаж бий болдгийг, яагаад би энэний хүчинд тэгээд байгаа гэдэг ийм баяртай үйл явдлаа бас тэмдэглэх гээд явах гэж байгаа юм байна лээ. Хоёрт гэхэд ерөөсөө Монгол хүн бүр эрүүл байх ёстой. Ер нь аль байна? Түрүүн захирал маань хэлж ирсэн биш гэсэн бас аливаа зүйлд хэлдэг. Ер нь биднээс запас байхгүй шүү. Хүн ямар хэрэгтэй байна гэдгийг мэдрэгдэж байгаа. Тэр чи хүний мод дурлаад байгаа даа шүү дээ. Энд чи сэрэмжлүүлэг явагдаад байна. Тэгвэл би энийг шиг сонсоод авъя. Энд чи бүр сонсчмоор юм байна шүү дээ гэдэг ингээд үзээд байгаа шүү дээ. Яг энэ дээр та одоо заавал өвчтэй гэхгүй, заавал бие муутай гэхгүй, заавал одоо яана гэсэн хүндээ биш. Ерөөсөө л арт түмэндээ нэг өөрөө сэтгэлийн сэрэмжлүүлэг өгөх үү. За одоо тэгээд сэрэмжлүүлэг гэхээс илүүтэйгээр ямар ч гэсэн нэгдүгээр хамгийн түрүүнд ерөөсө хурдан имлэгт ирмээр юм. Нөгөө л түрүү яриад байсан ш. Жохон би өөр болов. Би зүгээр л хүн болгоно өөртөө хайртай байгаараа таны би сэлбэггүй шүү, запасгүй шүү тий. Нэгэнтэл одоо өвцөн бол одоо та тухайн иргэдний одоо асуудал үүссэн л бол дорн нэмтлүүлж байгаараа, үзүүлж байгаараа тий. Өөртөө хайртай байгаараа л гэж хэлмээр. Хингэн ч сэлбэг байхгүй шүү. Энийгээ сэлбээд энийний оронд нэг ая. За энэ сахарыг бат аваад энэ сахаргүй болчих. No, энийг ерөөсөө эрүүл мэд өөрийн оюун ухаан өөрийгөө эрүүлжүүлэх хүний яг эрхэм гарт ирэх нандин зүйл. Баруун талынхаа хөршөөсөө бас эрхэм үзэгчтэй бас өөрийгөө танилцуулаад тэгээд яг энэ дээр ямар өвчин дээр чи бас өөрөө сайхан болчих уу тий энэ талаараа эрхэм үзэгчтэй тэгээд бид нэр ерөөсөө цааштай ерөөсөө хүн бүрт шүү маш олон зүйлийг танилцуулна маш олон зүйлийг яг бийт өөрөө идэгсэн хүн дээр чухам яг би энийг ярьж байгаа юм гэхээр харах үнцэг нэвтрүүлгийн хамгийн нандин чанар би ер нь нэвтрүүлгээ хийхдээ яг үннийг л хэлхийг дараа нь би бариулж идмээргүй байна. Би хэн нэгэн чи худлаа юм хэлчих чи тэгчих гэж замчаанд ормооргүй байдаг. Хоёр гэхэд би өөрийнхөө биеэр үзчихээж биеэр мэдэрчээж би энэ хүү зүйлийг бас мэдрүүлэхийг хүсдэг. Надад тэгвэл хэлэх үг байна. Би өөрөө үзсэн, харсан, мэдсэн. Тэгэхээр альва нэг зүйлийн үнэн мөн яг эндээ оршдог юм шиг. Эрхэм үзэгчтэй харах үнцэг нэвтрүүлэг үргэлжилж байна. За эрхэм үзэгчтэй өөрийгөө танилцуулъя. Сайн бацгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Бүргийн Наран гэрэл гэдэг. За би энэ компани нойрны бүтээгдэхүүнийг авч хэрэглэсэн байгаа. За нойрны бүтээгдэхүүн маань энэ. За энэ бүтээгдэхүүн би яагаад нойрны бүтээгдэхүүн хэрэглэх болсон бэ гэхээр би өөрөө ерөөсөө шөнийн нойроо алдсан хүн байхгүй юу? Шөнө ерөөсөө 3, 4, 5 ингэж унтдаг. Өглөө босоод ирэхээр ерөөсөө би ямраагүй. Дээрээс нь нүд уулаа би маш хүнд оргиж босч ирдэг байсан.
Ингээд би энэ нойроо дарахын тулд ерөөсөө нойрон сайн гэсэн цай авч уулаа, нойрон сайн гэсэн эм болгоныг авч уулаа, сүүлдээ бүр харшлимч гэсэн үртэл ууж үзчихсэн. Ингээд ерөөсөө ямар нэгэн тийм бүр нөлөө өгөөгүй. Над руу харьяа харчиж байгаа. Би бас сонирхоод байна шүү. Дутуу байсан хүн ч ерөөсөө маш их стресстэй байдаг. Яагаад гэвэл ерөөсөө юмны доор ч юм хүртэл их зорчимтой болж байдаг. Маш их стресстэй болж байдаг. Тэнд нэг зурагтны дуу жоохон чанга байсан ч л гэсэн үе дуугийн аяархан болго гэх ер нь нэг мөнхийн тийм нэг таагүй тавгүй байдаг байхгүй юу? Мэдхгүй би чамайг харсан чинь ерөөсө бүр мөнхийн нэг 50 хүн шиг харагдаад байна. Одоо бол тийм шүү. Тэгээд би энэ бүтээгдэхүүнийг ерөөсөө энэ эрүүл амьдралыг бэлэглэе гэсэн компанид нойрны сайн бүтээгдэхүүн байна гэдэг манай нэг дор чанга гэдэг үг. Эрүүл амьдралыг өгнө. Эрүүл амьдралыг бэлэглэе гэдэг энэ компани үндсэн нэр нь. За энд нэг юм гоё юу танд яг хэрэгтэй бүтээгдэхүүн байна гэсэн учраас би ирээд одоо тэр гişиг магийнхаа яг энэ бүтээгдэхүүнийг танилцуулганд суусан. Захирлынхаа захирлч нь манай захирал байна. За тэгээ ингээд суусан чинь би ингээд мелатонин ингээд гараад ирсэн байхгүй бичиг. Тэгэхээр би энэ бас л би энэ ч ууж хэрэгжилжсэн юм чинь дээ гэж бодож исэн тухайн үед. Гэтэл яг одоо энэ захирал маань ярихдаа юу гэсэн хэрэг мелатонин гэдэг маань одоо синтетик буюу одоо химийн аргаар гаргаж авсан мелатонин мөн байгалийн арга буюу ургамлаас гаргаж авсан мелатонин гэдэг юм хоёр янз байдаг гэж надад жоохон чипэхүү. Тэгээ хоёр төрлийн байдаг юм гээд энэнгүүт юм маш их сонирхож одоо их дуртай хүлээж авсан. Гэтэл одоо яг энэ нойрны бүтээгдэхүүн маань яг ургамлын аргаар гаргаж авсан мелатонин буюу одоо нойрыг сайжруулах, стрессийг тайлах, мөн хүний биеийн дотоод цагийг тэнцвэржүүлэх гэсэн гурван үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм а гэдгийг надад хэлж өгсөн. Энэ урлагийн юм байт юм уу? Энэ одоо гадуур капсултай шинэ гэсэн юм тий. Дотор 60 ширхэгтэй. 60 ширхэгтэй гэхээр чинь өдрийн хэд уух юм? Өдрийн ерөөсөө нэгийг л 60 өдөр уух юм. Тий, орой унтахаас 2 сар 30 минутын өмнө юм уу цагийн дотор л одоо энийг угаал байж байгаа гэсэн. За тэгээ би эндээс энийг сонсонгуудаа би яг нэг хайрцгийг авсан. Аваад ингээд би яагаад энийг би унтах юм шиг надад тийм анхнаасаа л өөр тийм мэдрэмж төрж исэн. Тэгээд би ерөөсөө энийг очиод зоотог унтандаа гэсэн үедээ 10 цаг үедээ нэгийг ууцсан. За тэгээ одоо яах нүгээр ер нь юм хийсгээд ингээд байжсэн чинь яг л 30-40 минутын дараа зэрэг нэршээхгүй мөртлөнгөө цаанаасаа ингээд нүд данилдаад бүр ингээд идэрч байгаа хгүй. Тэгэл хэвтэл ерөөсөн нам тэр шүн ерөөсөө сэрээгүй. Өглөөгээ 7 өнгөрөөгөл босоход ерөөсөн нүдний улаан байхгүй. Нэг хоёр төрөөс ингээд би айгуугүй хөнгөн нэг тийм аз жаргалтай босч ирдэг. Өөрчлөхгүй байна уу? Стрессгүй. За ингээд байсан. Тэгэхээр за энэ ч та гайхалтай юм биш үгээд 4-5 өдөр дараалал уухад би яг л орой ингээд 10 цагт унтаад байсан. Тэнгүүд би одоо энэ гэрлээдээ хийж байгаа. Одоо өшөө зөндөө болроо гэдэг дайс нөхдөд хийж байгаа. Хүү чи минь одоо сахартай биздээ. Тэр компани сахар аягүй сайн бүтээгдэхүүн. Ямар өргөс авсан биш тий. Нойрны бүтээгдэхүүн байж чи нойрны ямар үлээж. Нойр бидний амьдралд бидний өдөр тутмын амьдралд төдийлөн анзаарагддаггүй мөртлөө хамгийн их анхаарал хандуулах шаардлагатай анхдагч хэрэгцээний нэг бол нойр юм. Хүн амьдрах хугацаанд 3/1-ийг унтаж өнгөрүүлдэг гэхлээр бидний амьдралын маш том хэсгийг зөвхөн нойр эзэлж байгаа биз? Харин орчин үед нойр бол зөвхөн унтаж амрах гэх түгээмэл ойлголтоос гадна хүний эрүүл мэнд, бие махбодод чухал нөлөөтэй бие физиологийн нарийн нийлмэл үйл ажиллагаа ба цаашилбал нийгмийн харилцаа, ажлын бүтээмж, гэнтийн эрсдэл гэх зэрэг бидний өдөр тутмын амьдралын чанарт чухал нөлөө үзүүлдэг болохыг эрдэмтдийн судалгаа харуулсаар байна. Бидний бие махбод ядарсан хэмээх мэдээллийг мөн гадаад орчноос харанхуй болж байгаа дохиог тархинд илгээснээр бидний нойр хурж эхэлдэг. Аденозин болон мелатонин гэх мэт унтахад хүргэдэг бодисууд ялгарснаар биднийг зүүрэмглэхэд хүргэж, аажмаар амьсгал болон зүрхний цохилтыг бууруулж, булчин суллан нойрсуулдаг. Энэ нь бидний ДНХ-гээр уламжлагдсан ирсэн өөрийгөө нөхөн сэргээх, өөрийгөө амраах, өөрийгөө хамгаалахыг зохицуулдаг хэвийн унталт юм. Насанд хүрсэн хүн хоногт дунджаар 7-8 цаг унтах хэрэгтэй гэж үздэг ба энэ нь яраа үеэс өтөл нас хүртэл өөр байдаг. Бид нэг шөнө 4-5 үе шаттай нойрны цикл дамжин унтдаг. Нэг цикл дунджаар 90 минут үргэлжилдэг ба эдгээр үе шатууд хэвийн үргэлжилснээр бид чанартай сайн унтаж амардаг. Чанартай сайн унтаж амарснаар анхаарал төвлөрч суралцах чадвар нэмэгдэнэ. Дархлаа сайжирч эдгэрэлт түргэснэ. Сахарын өвчнөөс сэргийлнэ.
Гоо сайханд нөлөөлөх гэх мэт маш олон төрлийн эерэг нөлөөг танд үзүүлнэ. Иймээс нойр бол хүнд байглаас заяасан юугаарч нөхөх боломжгүй амьдралын анхдагч хэрэгцээ билээ. Үе мөч яадаг үлээгээд таньдаг болгонгоо хэлж байгаа. Яагаад гэвэл над дээр бодит үр дүн гарцсан учраас бусдад би бас хэрэглүүл тэднэргээ ч гэсэн бас салгаж хийж авч байгаа юм. Тэгээд би ингээд авч хэрэгсэн. Энийг би баг нэг сар шахуулсан. Тэгээ юу сар шахуу гэдэг чинь жаа гэдэг чинь яг ийсэн гэсэн. Би талын дуусаа. Чи хизэнээс эхэлсэн. Би одоо яг оны өмнөөс л 12 сарын 20-нд л хийж авсан гэсэн. Тэгээд ерөөсөө сүулдэ орхоод одоо нойр муутай гэсэн 5-аар нь 10-аар нь өчгөж уугаад үз энэ ерөөсөө гоё. Өөрийнхөөсөө яа? Өөрөөсөө надад өөрөө тий. Би уухгүй байхдаач одоо миний нөгөө цаг гэдэг чинь 10 цаг болоод яг унтдаг болсон гэсэн. Оо ямар гоё. Тэгэхээр гайхалтай байхгүй тий. Тэгэхээр за эрхэм үзэгчтэй яг энэ ярианаас яг үннийг би бас мэдрий гэж бодож байгаа. Тэгэхээр яг үнэхээр энэ найзаасаа гуйж агаад 10 ширхгийг авна. Тэгээд би яг энэний үр дүнг би 100 нөгөө захиралтай ярьжсэн шүү дээ. 100 бид нэр ингээ баг болоод ингээ бүгдээрээ явна шүү. За ёстой би өөрийнхөө нөхчий. Тэгээ бүгдээрээ явна. Тэр үедээ яг үнэхээр энэ чиний 10 ширхгийн үр дүнг би эрхэм үзэгчтэй ярьж байна. Эрхэм үзэгчтэй хархан цэг нэвтрүүлэг үргэлжилж байна. За тэгээд би ерөөсөө энэ одоо бүтээгдэхүүнөө уугаагүй ч байсан гэсэн миний нөгөө дотоод цаг гэдэг тэнцвэрчсэн гэсэн байхгүй. Би яг 10 цагийн үед л унтдаг болсон. Өглөө өөрөөсөө 6 өнгөрөөгөө сэрдэг болсон. Ингэхээр миний ажлын бүтээмж хүртэл маш өндөр байгаа байхгүй. Нойр дутуу хоосон үед хүнд ажлын бүтээмж гэж байдаг. Босох гэхээр нозоороо гэдэг. Босохоор юм хийхээс дургүй байдаг. Тэгээд нөгөө нүд нойр хооллох ингээд тусаагаад нөгөө улааны найрлах гал ингээд боломжтой болгоныг хэрэгжижсэн бол одоо энэ нойрны энэ гайхалтай тийм нойр сайжруулдаг, стрессийг бууруулдаг, биеийн дотоод цэгийг тэнцвэржүүлдэг энэ гайхалтай бүтээгдэхүүнийг ууснаар одоо л ерөөсөө ямар нэгэн тийм зовёр байхгүй гэсэн одоо ерөөсөө унтах цагтаа унтна, босох цагтаа босно, ажлын бүтээмж өндөр ийм гайхалтай бүтээгдэхүүнийг хэрэгжилж байгаа. Үүшээ тэгэхээр хараад би энд бас нэг энэ ижлэх юм уу? Энэ болохоор наад чинь өнгөр дотоод өөхийг одоо шатаач гэсэн. Босоо тураски болох. Турн дахиад харгалахгүй гэсэн. Ер нь турн гэхээсээ илүү одоо илэгний өөхлөл, доктор өөхлөл гэж одоо цусан ирүүлж үжээдэг. Тэр бүгдийг одоо цайлуулна гэсэн. Тэгэхээр энэ би нөгөө савыг хараад адилхан болсон юм гэж бодсон юм өөр юм бэ. За ингээд эрхэм үзэгчтэй та бүхэндээ дахиад нэг өөр гоё юмыг дахиад одоохон танилцуулах болно. Гэхдээ өнөөдрийн цаг бид нэр бол маш олон цаг ингээд би яагаад гэвэл энэ бүхний бас учрыг, начрыг мэдэх ёстой учраас та нараас урьдчилаад асуучаад яг энэ дунд би бас дундурч орохгүй шүү дээ тий. Тэгэхээр энийг ерөөсөө хэрэглээд үзээрэй. За ерөөсөө хэрэглээд үзээрэй. Үнэн үнийг. Ингээд үнэн байвал өөртөө хэрэглээрэй л гэсэн үг шүү. Эрхэм үзэгчтэй. За энийг мөн бас гэхдээ энд бол би нэг маш бардам зүйлийг хэлэхэд миний найз үнэхээр өвдөлттэй байсан шүү. Бид нэр ингээ гоё яриад ингээ сууж атал нэх гоё ингээ тас инээнгүүт тэгэл жоохон яа гэл ингэдэг аахгүй юу. Нэг дуун нөгөө юм чин цангинаа дуудаа шүү өөрөө. Тэгээд яг ингээ яа гингчдэг. Тэгээд би айгүйх юм цэглэг нөгөө найз нартайгаа би яана миний найз юу ингээ өвдөд идэм бэ? Энд чинь нуугаад идэв шүү. Хамгийн аимшигтай хэлэх ёстой бас. Тэгээд байдаг. Тэгээд бид гурав би нөгөө хоёр найзтайгаа ярьдаг байхгүй. Тэр хоёр найз маань энэний бас яг чам шиг унган төрхийн найз юм байлээ. Тэгээд тэр хоёр хүртэл ингээд хоорондоо бид нар яана юу нүрдэд амлаа гэд ингээд чимээгүйхээ ярьдیں۔ Тэгээд тэр чимээгүй ярьдгийн утга учир яг энэс гараад ирж байгаа юм байна шүү. Одоо л миний найз бол нөгөө нэг дуун цангинсан энэ чинь амар цангинаа дутаа шүү дээ үзэгчтэй. Та нар яг уулзахаараа заа юу мэдээд сонсоод үзээрэй чочмоор дутаа шүү. Энэ бол ерөөсөө хүний нөгөө эрүүл мөн чанар байхгүй юу? Аливаа нэг юмд хүн өвдөхөөрөө ингээд нам гүн химтч тэргүй илүүгүй бол өөртөө ингээд жоохон гомдолтой би яагаад бусны юм гоё яхад би яагаад гэдэг
асуултыг бүрөөсөө хайр найргүй тавьдаг байхгүй юу? Тэгэхээр яг тийм асуултыг тавихааргүй болсон байна гэдэг бол миний найзын үнэхээр эрүүл байх ёстой гэдэг өв уламж, эрүүл байх ёстой гэдэг дотоод сэтгэл сэрхэн сэрсэн учраас энэ эрүүл бүх зүйлийг ингээд өөрөө бардам ихэмсэг энийг одоо ярьж байгаа нь маш сайхан. Тэгэхээр найздаа улам гоёлоорой, улам цогшоорой, чи цоглог хүн шүү. Тэгээд хизээч чи ингээд харахад ерөөсөө нэг ядарч байгаагаа харахад ингээд өвдөж байгаагаа харуулдаггүй тэр яа гэсэн юм чи нэг Кореанод яг нэг солонгосчууд нэг хөгшин хүнээс нэг юу уугаараа ингээ буруу харж байдаг шүү дээ. Яг тэрэн шиг энэ хараа бид нарт ингээд яа гэхдээ дандаа буруу харж яа гэл ингэдэг байхгүй. Энэ болгоно марцсанд найздаа чин сэтгэлээсээ баярлж байна. Тэгээд энэ бэлтгэл энэ чинь урмлих тийм ээ ямар нэгэн зүйл ороогүй шүүгээд одоо захирлан надад түрүүнээс хойш 40 минутны донд хэдэн ч удаа хэлчихв. Миний бүр 6 дахь тархинд шингээсэн шүү дээ. Тийм учраас ингээд найз минь улам гоё болоорой. Тэгээд эндээс чи одоо миний найз чи ингээ өвдөхөрөө нэг надтай бүр шүн ярьдаг байхгүй. Тэгэхээр энийг бас хэрэглэмээр юм байна тий. Ирхэн үзэгчтэй миний чих бүр алтын алт болчихлоо. Яг тэгвэл маш гоё бүтээгдэхүүнүүдийг яриа. Тэгээд тэднэр нь ерөөсө өөрийн ургамлын гаралтай гэхээр л хамгийн чухал. Ургамлын гаралтайч гэсэн ерөөсө биеинд хэр хурдан нөлөөг үзүүлж энэ хамгийн чухал. Ирхэн үзэгчтэй хархан зүг нэвтрүүлэг үргэлжилж байна. За ингээд хоёр бүсгүй минь одоо бүтээгдэхүүнээ танилцуулах уу? За хэрэглээ танилцуулах уу? За би сахар буулагч бүтээгдэхүүнийг түүний нэвтрүүлэгтээ ярьсан. Одоо миний хувьд энэ үе мөчний кальциум бүтээгдэхүүн бас надад айгүй өндөр үр дүн өгсөн. Би 50 жил эмокардит буюу үе мөч ангийн хүндэт маань үе мөчөндөө орсон тийм маш их хүл гарна гэдэг. Ерөөсөө эндээ бод ерөөсөө жид болгоныг эмчилгээ хийлгдэг болохоос биш. Энэ эмийн орнод ууж байгаагүй. 2025 оны 11 сард миний энэ өвдөгний үеийн шинжилгээ авахгүйсэн. Тэгэхэд миний зүүн өвдөг маань тэр чигээрээ одоо нөгөө юу болсон? Үний шингэн байхгүй болсон. Дээрээс нь шөрмөс ингээд сунцсан байсан гэсэн онцтойгоор надад хаалганы залттай байсан 25 оны 11 сард. За тэгээд ерөөсөө шүүхтэй хаалганы залт гэдэг чи юу вэ? Нөгөө хаалганы хугацаа юм уу? Юу вэ? Хаалганы залт чинь нэг шиндэ миний шингэн их байхгүй юу? Шингэн их нөгөө одоо өвдөг хооронд ингээд байдаг. Өвдгийн шингэн хийн гэдэг чинь би хиймэл өвдөлтөд орнод гэсэн үг байхгүй юу? Хаалганы залт гэдэг чинь нөгөө хаалганд ороогүй хэмжээ юм уу? Ороогүй мөртөө орох залт байхгүй чи ороороо. Ороороо гэсэн залтаа шинжилгээгээд. За тэгэнгүүтээ би найзынхаа өрөөнд орч чадахгүй болтлоо. Баруун өвдөг дийлэхгүй болсон. За тэгээд би ерөөсөө бас нэг сарын 2-оос эхлээд энэ биднийг уусан. За тэгээд би өвдөөл яваад байсан. Би сахар уугаад яг сахар энэ хоёрыг нэг өдөр уусан. Тэгээд би энийг ерөөсөө 20 хоног уусан. Эхний 5 өдөр уугаад зүгээр. Дахиад миний өвдгийг нэг ч өвдөөгүй. Одоо би ерөөсөө яг энэ чанартай би 24-5 настай хүүхчиг гүйж. Яг би 50 жил үе мөчний өвчнөөр өвдсөн. Тэгэхээр эдний кальц маш өндөр чанартай, маш сайн бүтээгдэхүүнүүдийг бас би мэдсэн. Тийм учраас энэ бүтээгдэхүүндээ бас би хайртай шүү. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн юу гэсэн үг юм бэ? Тимхэн хугацаанд Тийм уугаад хэрэглээд энэ чи уудаг юм уу? Энэ уудаг юм уу? Уудаг. Энэ өөрөө юм жишээ капсул марктай юм байдаг. Тэгээд би ерөөс өглөө ороо. Дотроо хэдэн ширхтэй? 60 ширхтэй. Одоо жишээ нь энийг уухад хэдэн сар болох юм? Уул энийг уухад 2 сарын хэрэглээ гэдэг баггүй юу? Нэг уух хэвээр. Би нөгөө маш олон жил өвчсөн учраас дээрээс нь би хаалганы залттай байсан учраас би яг төгс идэвэн гэж бодож байгаагүй. Би жоохон өвчин намтчаасаа гэсэн чинь бүр идэгцэн. Миний нөгөө намтчийн тий яг л маш их зовлонтой. Тэгээ би наат тэгээд дандаа шингэн одоо нэг үе одоо өвчин намдаах юм маш их удаг гэсэн. Тэгээ одоо надад өвчин намдаах юм наат юу ч хэрэггүй, тос ч хэрэггүй. Би зүгээр энийг уугаад одоо нэг уухаа болцсон.
Яг л өгдөг тоо. Гэхдээ харин өөрөөс авсан юм шиг энэ бол үнэхээр гайхамшигтай шүү. Тэгэхээр үе мөчний өвчлөлт бол Монгол улсын хэмжээнд бол маш их байдаг. Одоо хүүхдүүд ч гэсэн одоо үе мөчээр маш их өвддөг. Тэгэхээр энэ ургамал учраас хүүхдүүдтэй ч гэсэн авч ирэхэд бол ямар ч тийм байхгүй шүү. Тэгэхээр та ургамлын гаралтай гэдгээрээ тийм. Ургамал өөрөө ургамлын гаралтай байхгүй. За тэгэхээр энэ бас үе мөчний аягүй сайн бүтээгдэхүүн байдаг. Хөл гар нь өвдсөн. Ер нь манай монголчууд чинь нөгөө цагаархан онцлогоос болоод маш их үе мөчний өвчлөл бол бас яг сахартай, яг нойргуудтай адилхан аягүй хэмжээтэй байдаг учраас нэг ухстай ч бол. Тэгэхээр одоо чинийх шиг сахартай байна, үе мөчтэй. Тэгээд тэднэрийг чи ингээд зэрэг юмаа хэрэглэчихээр нөгөө харшил гэж байхгүй. Ямар ч юм байхгүй. Нөөрөө ургамал. Ургамал гэдэг нэрээ тийш. Би бол нөгөө нэг химээ бодоод байхгүй юу? Тийм. Химээ болчихад нөгөөх нь бас нэг нэгэндээ харшил байхгүй. Ургамал. Энэ дээр би нөгөө түрүүний танаар яриад байсан улаан мөнгөний тусыг бас уудаг. Би 3 бүтээгдэхүүн зэрэг уудаг. Тийм. Яг 3-ыг л уудаг. Яг 3 бүтээгдэхүүн. Би нойрныхыг уудаг. Яг л би нойроо хянаад сурцсан. Жохноосоо нойроо унтыг гэсэн одоо манай найз чинь 9 цагт унтдаг. Маш юм чийж бас унтж байгаа. Айгүй их унтдаг. Тэгээд ивсэрчдэг. За тэгэхээр энэ ургамал шүү. Энийг сайхан хэрэглээрэй. За тэгээ хэрэглэх юуг нь бол мэдээч хэрэг дараа нь та нартай уулзаж ярихаараа тийм. Тэгээд тайлбарлаад бүр сайхан тайлбарлаад ингээ өгөх юм байна шүү. Тийм. Тэр өдөрт хэд дуун гинэ? За өглөө хасаад өдөн дээрээ сайхан усаар юм шүүгээд халуун сүгээр дагтаад усан ч болно. Тэгээд ороо басаад яг нөгөө сартаа. Халуун сүгээр гэхээр шуургалт орохгүй. Юу ч болохгүй. Яг л энэ гайхамшигтай учраас тийм. Яг сайхан бутсан усаар уурчихад зүгээрээ. Тэгээд шингийн мэдээ хурцаараа хараасан. 200 г битээ уурчихад бол зүгээр. Гэтэ шингэхгүй юм гэсэн юм юу ч ахгүй. Ургамал. Тийм үү. За эрхэм үзэгчтэй. Тэгэхээр бас нэгэн ийм гайхамшигтай зүйлийг яг биет хүн өөрөө одоо юу яаж юм гэсэн шүү дээ хэрэглээд үзчихээ тэгээд тэрнийхээ үр шимийг мэдэрчээ тэгээд эрхэм үзэгч та бүхэнд ярьж байгаа хамгийн онцлог энэ бол харахын цэвнэх drүүгийн нэгэн болон байлаа. Би бүгд нь. Тийм үү? Зөө. За ингээд миний одоо ингээд намуухан дуртай дэлгөөхөн ингээ харсан чинь ийм сайхан найз нараа би ерөөсөө яг нэг л имийг хүсэж байна. Би энэ хоёр найз минь имиж өөрчлөөд бүр цоглог галзуу. Ерөөсөө хүн зүйшээ нэг л удаа амьдрал болтно. Нэг удаа амьдрахтаа хүн эрүүл байх ёстой. Нэг удаа амьдрахтаа хүн цоглог байх ёстой. Нэг удаа амьдрахтаа хүн гал шиг байх ёстой. Нэг удаа амьдрахтаа хүн хөдөлмөрч байх ёстой. Нэг удаа за бид нэр дахиад нэг бүтээгдэхүүнийг үзүүлнэ. Дахиад нэг бүтээгдэхүүн нь бас уухан. Гэхдээ нөгөө түрүүний нэг ярьсан юутай хайрцагын жоохон ижил төстэй юм. Өнгө нь өөр юм шиг байна. Энэний талаар ярих уу? За. Ерөнхийдөө За. Энэ бол миний танилцуулах гэж байгаа бүтээгдэхүүн бол дотор өөх шатаагч мөн цусан дах холестеролыг цэвэрлэгч ийм бүтээгдэхүүн байгаа. Ер нь бид нар ингэдэг чинь ургамлын гаралтай бүтээх маш олон компаниуд байдаг. Бүгд ингээд уудаг. Гэхдээ яг жоохон хаана үйлдвэрлэсэн ерөөсөө мэддэггүй. Тэгвэл манай энэ компани одоо яг үхээр бид нар одоо ингээд хэрэгжилж байгаа хүмүүсээ одоо ангуу яг одоо тэр тариалангийн талбай тэр баашуудан группийн үйлдвэрлэгч компани дээр очиж яг ингээд хаана яг үйлдвэрлэдэг вэ, хаана яаж тарьдаг вэ, ямар аргаар гаргаж авдаг вэ гэдгийг одоо хэрэгжилж байгаа хүмүүстээ үзүүлдгээр айгүй давуу талтай. Тэгээ би одоо энэ компани бүтээгдэхүүнийг хэрэгжилж байгаа боловч одоо би энэ 2 сарын 24-нд ангуу хот руу одоо яг энэ компанитай танилцахаар тариалангийн талбайтай танилцахаар явах гэж байгаа маш их баяртай байна. Тэгээ манай энэ компани бүтээгдэхүүн дээр яг үхээр 3 төрлийн одоо энэ бүтээгдэхүүн шалгах таних тэмдэг байдаг. Нэгдүгээр нь энэ одоо цэнхэр малгайтай сертификат гэж байгаа. Манай дээр хятад улсын маш олон бүтээгдэхүүн орж ирдэг боловч яг энэ цэнхэр малгайтай сертификаттай бүтээгдэхүүн яг анх удаа орж ирж байгаа. Энэ түрүү нөгөө цэнхэр малгайт гэхээр би гайхаад ирсэн энэ юм биш аахгүй тийм. Энэ чи яг үгүй гэдгээр яг засгийн газраас сайн одоо стандарт шаардлагыг маш сайн хангасан үр дүнтэй бүтээгдэхүүн олгодог тусгай зөвшөөрлийн сертификаттай бүтээгдэхүүн гэсэн. Манай Монголд энэ сертификаттай бүтээгдэхүүн орж ирж байгааг энэ хамгийн анхны тохиолдол нь. Дээрээс нь манай бүтээгдэхүүн
69 гэсэн кодтой байдаг. 3-дугаарт нь яг яаж танилцуулах юм QR код байгаа. Энэ QR кодыг уншуулахаар одоо Байшуудан группын тэдэн сарын тэдэн тим хэмжээгээр үйлдвэрлэгээд бүх юм гарч ирдэг. Тэгэхээр аль ч бүтээгдэхүүн дээр байгаа гэсэн. Тэгэхээр би энэ бүтээгдэхүүнөөр хэрэгжилж байгаа. Гэхдээ энэ яг үхээр манайхан дээр турхаа өндөрч гэсэн дотор өг гэдэг юм маш их байдаг байхгүй юу? Хөө тийм үү. Тий. Одоо ингээд манайхан би одноо жоохон балгаар болохоор тэрийг одоо гэж бодоод. Тэгтэл одоо ингээд маш турхаа мөрдөнгөө элэг өглөлтэйгээд онш гараад ирдэг байхгүй юу? Тэгээ элэг өглөлтөй хүмүүсийг ерөөсө танихад аягүй амарх. Яг л нүд аягүй тийм шарлангуй нүдний өглөл маш их байдаг. Тэгвэл энийг уусан хүмүүс яаж юм хэрвээ нүдний өөхнийхэн шарлал байх бүр нэг цэгэн маягаар ингэж арилж ийн гэж байгаа байхгүй. Энэ маань яаж юм хэрвээ дотор өөхийг шатааж өгч юм гэсэн. Нэгдүгээр, хоёрдугаар одоо манайхны идэж ууж байгаа энэ агаар бас бүх бохирдлоос болоод хүний цус маш их өтгөрцөн, цус маш их бохирдсон, цуснд холестерин маш өндөр болсон. Тэгвэл тэр цусны дотороо холестериныг задаж одоо өтгөн шигнээр гаргаж яадаг гэсэн. Нэгдүгээр, хоёрдугаар судасны хамыг маш сайн цэвэрлж өгдөг. Энэ бас гайхалтай бүтээгдэхүүн. Тэгэхээр одоо бид нар ингээд дотор ирснээр өнгөө шахаж болдоггүй учраас ер нь өөрийнхөө нүдний одоо өнгөний югаар бас ингээд өөрийнхөө өнгөлөлтөд багасж байгаа үгүйг мэдэх боломжтой гэсэн үг шүү. Тэгэхээр нүднийхээ өнгөөр мэднэ гэхээр чи яаж мэднэ вэ? Одоо ингээд нүдний цагаан зургийг маш тунгалаг цагаан өөр л болчих юм байна шүү. Өөр ер нь ингээд дотор талд аюу хөөгтэй улаан болсон байдаг. Өөхлөлт аюу ингээд шарлангуй болсон байдаг шүү. Өөр хүний нүдний цагаан маш тунгалаг цагаан байх хэрэгтэй байна л да. Тэгэхээр дотор өөхлөлт маш их байна гэсэн. Энийг ингээд ууж хахад тэр нүдний өөхлөлт байхгүй, нүдний өнгө тунгалаг цагаан болж байна гэдэг чинь дотор өөх маш шатаагдж байна гэсэн. Дээрээс нь одоо ингээд толгой тарих хөвгддөг, зүрх хөвгддөг улсууд нөгөө цус маш их өтгөрцөн. Тэгээд одоо цус шингэн бол нас залуу гэж ярьдаг шүү дээ. Цус шингэн байх чинь маш хурдан эргэжээд байгаа юм л да. Өтгөрөөд ирэхээр яах нь маш удаашралтай одоо ингээд одоо нөгөө тархиндаа цус нь гүйцэд очихгүй тэгээд зүрх нь дутуу шахаад ингээд ерөөсөө тарих зүрхний өвчин бий болж байгаа. Тэгвэл энэ яг ингээд цусыг одоо шингэлж өгч, цуснд холестериныг задуулж өгч, судасны ханыг сэрүүлж өгдөг юм гайхалтай гэсэн. Тэгээ миний танилцуулах шагнал. Одоо жишээ нь гэрлээ чи энэ та хоёр нь шүү дээ. Энэ хоёр бүтээгдэхүүн байна шүү дээ. Тэрийг өөрснөө чи хэрэглэдэггүй байна. Тэгэхээр энэ хэрэглэж байгаа юугаа ингээд одоо та хоёр жишээ нь энийг ингээ аваад ингээд хоёулаа зөрөөд ингээд бусдаа ингээд юу яагаад танилцуулаад өгөхөд та нар шууд танилцуулах. Шууд танилцуулах юм уу? Яг л одоо энэ бүтээгдэхүүн дээр маань ч гэсэн одоо энэ цэнхэр малгай системтэй юм байж тийм үү? Дээрээс нь энэ одоо энэ 69 код, QR код ингээд уншуулж ерөөсөө аль бие усны одоо тэгвэл та нар ерөөсөө одоо бүх байгаа бүтээгдэхүүнээ хинэн ч хамаагүй яг тайлбарлаад яг бих тийм шиг ярьж болох юм байна. Тэрнээс биш би одоо дахгүй одоо жишээ нь гэрлээ яг энийг хэрэгэлдэг учраас ингээд яриад байна. А чи хэрэгэлдэг учраас ингээд яриад байна. Үгүй юм биш. Ер нь бол юм. Хүн яг одоо бүтээгдэхүүнийг тэр уугаад сайн байлээ гэж ярихаасаа илүү өөрөө учраас бардам яриад учраас бардам хүнд ярьж байгаа гэсэн баггүй. Тэгэхээр одоо манай Чингисийн Монголд бүгд эрүүл сарууд байгаас гэсэн үдэн дээрээс бид нөр өөрсдөө гарсан үр дүнгээ бусдтайгаа хуваалцаад та нар маань ч гэсэн авч хэрэглээрэй гэж ингэж уриалж хэлэлцүүлж байгаа гэсэн үг шүү. Тэрнээс биш яг өөрөө хэрэглээд энэ бүтээгдэхүүнээ өөрөө ярьж байгаадаа биш алийг ч байсан өөрөө ярих одоо бүтээгдэхүүнийхээ онцлог мөн чанарыг бүгд ингээд мэдээд байх юм биш. Ер нь энэ бүтээгдэхүүнүүдийн танилцуулгыг ингээд яг ингээд сонсохоор энийн чаваад дуучмаар, тэрийн чаваад дуучмаар байдаг байхгүй. Одоо ялангуяа бидний насны улсууд, залуу улсууд бол харьцангуй өрөлдөө тийм. Тэгэхээр энийг манай хүүхнүүд бол анх турах зорилгоор авч яваад байдаг байсан байхгүй. Өглөөд ингээд энэ чинь бас дотроо жаргал ширхтэй штэ. Тэгээд ингээд зарим нь хоёроор ууж байгаа нэлээд махлаг одоо дотор өөхлөлт одоо ингээд ихтэй элэгний өөхлөлт ихтэй гэсэн улсуудад 3-аар 4-өөр ууж байгаа байхгүй. Ингэсэн улсуудад зүгээр цаагаараа ингээд нэг аваа мах гэж өгдөө энэ ч гэсэн ингээд татагдаад ингээд ийм гоё болж шүү гэдэг ерөөсө үр дүнгууд одоо яг манай компани дээр очих юм бол би үр дүнгээ ярив гэсэн үг өгдөө. Тэгэхээр одоо жишээ нь гэрлээ ингээд 4-5 ширхгийг ууж яана гэх юм чинь ер нь энэний өртгөнийг гэдэг барагцаал бол ер нь нийт бүтээгдэхүүний нөгөө одоо за яг энэ хооронд л байдаг юм да гэдэг үнийг ер нь одоо 50,000-аас
350 мянга гэдэг. Одоо нөгөө улаан мөнгөний өрийн тос бол хамгийн одоо түүхийд нь өндөр үнэтэй байдаг гэсэн тэр маань 60 ширхтээ 350 мянга гэдэг. А нөгөө эмэгтэйчүүдээ одоо 5 төрлийн ургамлын хамттай гоо сайхны бүтээгдэхүүн гэсэн шүү дээ. Тэр болохоор зөв 50 мянга гэдэг. А энэ үе мөчний бүтээгдэхүүн маань болохоор зөв орц найрлаганд одоо ерөөсө үе мөчөнд хэрэглэгдэх 6 төрлийн орц найрлага орцсон байдаг учраас 150 мянга байдаг. Хэрвээ одоо ингээд тус бүр за нэг хэд хоног амралтанд явахын тийм шүү дээ. Амралтанд явсан дорно энийгээ сайхан ууж идээд агаартай гарсан шүү. Тэгээд нөгөө миний төрөний танилцуулсан миний яг ууж өөр дөр өвөрдөн гарсан нойрны бүтээгдэхүүн маань 60 ширхтээ 100 мянган төгрөг. Энэ доктор өг шатаагч одоо энэ холестерин бууруулагч энэ цусны одоо шингэлэгч энэ бүтээгдэхүүн маань 60 ширхтээ бас 100 мянга. Тэгээ хэрэглээ нь удаан ер нь тий. Тэгэхээр ер нь манайх ингээд нөгөө өвдсөн хойноогч түрүү манай тэгээд хэлсэн шүү дээ тий. Ер нь өрсөн сэргийлэх маягаар ууж яхан зөв шүү. Гэтэ улаан мөнгөний өрийн тосол өөрөө 96 нэг төрлийн өвчнийг ангаах гэдэг хөвөлстэй тий. Тэгээд дээрээс нь 2 одоо вирусыг дарангуйлах юм чадaltaй тийм гайхалтай мундаг бүтээгдэхүүн. Тэгээд ийм гоё бүтээгдэхүүнүүдийг одоо ууж идэж өөрөө сайхан болж байгаадаа маш их баяртай байдаг. Тэгээд мөн одоо энийхээ зэрэгцээр найз нөхөд мөн одоо Монголын нийт хүмүүстэй одоо ингэ хүрх үүднээс бид нэр ингээд энэ ярьсанд оруулж байна. За ингээд та хоёртоо бас та нарын хамт олонд ингээд мэдээж хэрэг хүнийг эрүүл болгох юм бол хүнийг төгс төгөлдөр болгох юм бол хүнийг одоо ёс зүйтэй тэр одоо ууж байгаа юмээч байна уу өгч байгаа хүнээч байна уу хайрлах гоё тийм нинжин сэтгэлтэй болгох бүх зам чинь нөгөө эмэн дотор эм гэдэг хоёрхан үсгэн дотор багтдаг тий. Тэгэхээр яг энэ хоёр үсгэнд багтж байгаа энэ агуу зүйлийг та бүхэн монголчуудаа, монгол сайхан ирчүүдтэй, монгол сайхан бүсгүйчүүдтэй тийм ээ хэлийн чандад сууж байгаа. Яг л хэлийн чандыг онцлоод байна л да. Яг онцлоод байгаа юм гэхээр бид нэр маань өглөө хараад орой. Үнэхээр бас би бүр өөрөө нүдээр үздэг. Бид нэр маань ядардаг. Одоо ажилдаа ядардаг, дээр нэмээд амьдралдаа ядардаг тэр чинь арын хүмүүсээ сургууль, соёл, ажил, хөдөлмөр тэр хүн бүрээс маш их ажиллаад хөрөнгөө тэр хэдтэй цацаад өгдөг. Тэгэхээр цацхын хажууд өөрснөө ирүүл болох тийм. Өөрснөө зөндөө бол ингээд би толгой өгдөөд байна. Би ингээд дотор ингээд өгдөөд байна гэдэг ингээд хүмүүс айгүйх байдаг шүү дээ. Тэр болгонд хүрээсэй л гэж би бодож байна. Ерөөсөө л тэрийг би одоо та нарын ингээд ярьж байхад бид нэр хичнээн ч цагийн нэвтрүүлэг хийчихв. Энэ нэвтрүүлэг бол ганцхан ингээд биш ингээд цуврал болоод гарна. Тэгэхээр энийг ярьж хооронд би миний нүдэнд тэр их ядарч байгаа. Тэр хүний нутагт ядарч байгаа. Одоо монголчуудыгээ би уугаасаа хэрэглээсээ гоё болоосаа яг энийг би өөрөө бас эднэртэйгээ хамт яваад уугаад мэдрээд өгсөн бэлгийн заавал уугаад мэдрээд ингэчээд би үр дүнгийн бас тухайн цаг бүртэн яриад явна. Тэгэхээр энэ болгон дээр хэлийн чамдаа би хэлийн чамдаа л бодож байна. За Монгол хүмүүс гişнэд рүү өөрсөндөө арчиатаа завтай уучраад. Одоо хаяа гэр бүл нь холч юм уу холдоод ингээд байх хугацаанд жоохон тиймэрхүү байдаг байх. Энэ сайхан номыг англи хэл дээр ном байгаа шүү. Тэгээд танд ажилд нь амжилт 되실 것이라고 생각이 됩니다. Би өөр аялмаа харуулахаас одоо зүйлүүдийг харуулахаас гадна гэж яалтчгүй тийшээ халчаад байгаа байхгүй. Янз бүрийн хоолны юм сайхан цаан байдаг. Бүгд найрамдах ятад ардуулсаас мэдчихэж энерги нэгсэн. Зэтлээс та бүхэндээ сонирхол өгч байна. Ипсэт гожис. Энд цамхны хажууд. Say goodbye to this lovely lady. За ингээд ямар ч байсан банк руугаа ороод яг одоо бид бас нэг
Найрамд Солонгос улсын Сөүл хотоос өмнөдийг мэдчихэж байна. Зүйл би төрчөө болно гэж бодож байна. Тийм. Тэгэхээр одоо яг миний баярлаад хүсээд яг хэлэх гэж байгаа гэдэг зорьсон үг мэн одоо л биелж гэнэ гэж бодож байна. Яг тэгвэл би гадаад хэргийн яаманда түүний дотроос гадаад сурталчилгаа хариуцсан мөн консулын албаа хүндээ аз хор номын дэлгүүрийн та бүхэндээ ингээд бичилсэн ийм цэнхэр дэлгэцээр баяр хүргэж байгаагүй. Яг тэгвэл ажиллаа хийж явсаар хагаад өдий хүрсэн учраас өнөөдөр би зориод ирж байгаа юм шүү. Инхээр та бүхэндээ маш их баярлалдаг шүү. Энэ он жилийн уртад надтай хамт цагийн мөчөд хамт байж миний дэлхийгээр түүчээ болох түүчээд минь тус болж цагийн ямагт тусалдаг та бүхэндээ гадаад хэргийн яамны албаны та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалдаг шүү. Аливаа нэг зүйлийг сэтгэлээсээ сэтгэлээсээ илэрхийлэх ёстой. Энэхэн мөчийг би та бүхэндээ зориулж байгаа юм шүү. Баярлалаа. За баярлалаа. Мэргэжлийн их сайн сургагдж бэлтгэсэн хүмүүс байна гэж харагдаж байна. Таалагдлаа. Монголчууд бас их орчин үеийн улсууд юм байна гэж надад бодогдлоо. Тэгээд хэрвээ надад дахиад боломж олдох юм бол би энэ цэргийн шугамаараа юм уу иргэнийхээ журмаар бас ахиж имэйл санагдлаа. Яагаад гэвэл энэ Монголын агаар маш сайхан юм үнэр нь их тийм содон үнэртэй гэрлүүгээ одоо холбоо бариу Монголын тухай юу гэж одоо энэ сайхан мэдээг хүргэж байна. Гэр бүлийнхэнтэйгээ имэйлээр холбогдсон. Тэгээд Монгол явж ийн гэж хэлсэн. Тэгэхээр манай гэр бүлийнхэн Монголын талаар тийм үү ямар орон юм яадаг орон юм бэ гэж асууж байсан. Тэгээд би бол үнэхээр одоо хөдөө нутагт нь байсан. Тэгээд хөдөө нутаг нь үнэхээр сайхан юм байна. Зарим талаараа бас манай оронтой төстэй юм шиг санагдлаа. Тэгээд хүмүүс нь бас их тусархаг нөхөрсөг юм байна гэдгийг би хэлсэн. Тэгсэн чинь манай гэр бүлийнхэн бас энэ мэдээг сонсоод бас миний байгаа газрыг бас 오는데 말 타고 있었어요? 말 타고 말은 위험해 보여가지고 한 번도 못 타고 오늘 머덤치도 안 하고 있지. 머리가? 네, 오늘 말 타기 한다 해가지고 신청을 했어요. 한번 타보고 싶어가지고. 말 언제 웃음 말이야 나오거나 거의 haragdсан гэж байна. 감사합니다. 감사합니다. 짱게팅 빌릭 여기 네? 자가. 노래는 이 사람은 몽골 노래는 잘하는 사람들. 노래 가수 잘하는 사람들. 근데 우리는 TV 프로그램에서 선물 좀 준대요. 선물이라고 한다. 선물이요. 제 선물이요? 네. 감사합니다. 감사합니다. this come on. In 빌릭 이건 똑같은데. 그 수응 스틸 사하메기. this juice. Water? Yes, okay. 물도 주스도 이거는 우유예요. 우유는 몽골 사람들은 마음들은 똑같은데 생각하고 선물 주고 있었어요. Thank you. Баяцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Австралийн тэнгэр өнөөдөртөө жоохон бүрэн хэвэн. Хилийн чамдад байгаа миний монголчууд завгүй, үнэхээр завгүй шүү. Өглөө хараад орой шөнө ирээд ингээд их сонноос би ингээд уцаар ярьж байгаа заа юу. Нэх гоё юм ярьж таг болчтой. Йоо эн чи яхаараа дугуй болчтой юм яагаад чимээгүй болчтой юм бэ? Сони үнтэй ярьж байгаа гэдэг. Тэгээд би нэг корид очичоод найзынд очичоод нэх гоё ярьж исэн байхгүй юу? Тэгсэн чи юурээс ингэх юм бэл шүү дээ. Ярьж байгаа. Ингээд утчихтай юм бэл. Ёстой сони юм бэл. Тэгээ би тэр найзтай би дараа нь түнхаа байцсан. Хүн ярьж байхад алга болчихдаг гэдээ би жоохон уурлаад байдаг байсан байхгүй юу? Тэгээд би найз нартай шийдэх шүү дээ. Тэгээд ингээ уурлаад байсан чи ерөөсө ядраад унтчихсан юм бэл. Чи ажлаас явж ирээд хоолоо бараг идсэн үгүй юу? Ярьж яснаа. Тэгээд би тэр хүмүүстэй бас тусламаар байна. Тэгээд энэ болгонд бас надад түгээл хийж өгөөд энэ болгонд асуусанд орно. Би хэлийн чамдаас танаас би одоо энийг яг гэх ингээд байхад та нар уртаа хариулж өгөх юм байгаа юм. Тийм ээ. За ингээд монголчуудаа
маш сайхан зүйлийг яриад өгсөн. Маш сайхан зүйлийн тухай яг өөрийнхөө биеэрээ үзсэн та хоёртаа аз жаргалыг хүсье. Эрүүл их байгаарай. Тэгээд явсан газрынхаа сонин сайхнаас бас зураг хөрөг явуулаад, бичлэг явуулаад хамаагүй би заагаад байгаа яг иймэрхүү юм ингээд хийгээд ирээрээ. Ингээд над руу явуулаарай. Би түгээлтий шин босдоо тараагаад ингээд өгнө шүү. Яг тэгвэл үний юм үннээр байх хэрэгтэй. Тийм учраас та хоёр надад бас туслаарай. Тэгвэл тэгвэл тэрийг ингээд хэлээ. Ярилцсад ингээд өөрчлөлт баярлалаа. За баярлалаа. Эрхэм үзэгчтэй хар хүнцэг нэвтрүүлэг үргэлжлэжээ. Бидний энэ сайхан ярьж байгаа бүхэн бидний шүлэнхтэй байгаа бүхэн химийн найрлагатай биш ургамлын хальцтай, ургамлын найрлагатай. Ийм учраас л би бас их айхгүй. Хоёрдугаарт гэхэд би найз нар маань одоо энэ нэвтрүүлэг хийж яхад ерөөсөө жилийн өмнө ямар байсан бэлээ, одоо ямар байгааг бэлээ гэдэг дээр би өөрөө хараад мэдрээд тэгээ найзыг ямар байгааг би мэдэрч байгаа учраас би эрхэм үзэгч та бүхэндээ бардам энэ хүн нэвтрүүлгийг хийж байгаа юм шүү. Хүсэлэрч. Чухам яагаад гэвэл альва нэг зүйл одоо эмний байна уу, янз бүрийн сүлжээний маш их зүйлүүд миний Монголын дурлаад авах гэдэг хүмүүсийг хохироож байна. Тийм учраас энэ удаа би хохирохгүй байх гэж бодож байна. Ургамлын найрлагатай гэдэг талаас нь хамгийн гол нь тэрийг л бодож байна. Эрхэм үзэгчтэй хар хүнцэг нэвтрүүлэг үргэлжилжээ. За би найзтай нэгдүгээр маш их баярлалаа. Бидний урилгыг сонсоод биднэрт ийм сайхан нэвтрүүлэг бэлдэж өгсөн хайртай найзтай баярлалаа. За энэ миний бууж исэн сахар, энэ маань ганцхан сахар бууруулагч биш гэдгийг миний төвний юугаар сонсон биз. Чиний ходоодыг яг л чи олон газар явж бас болохгүй хоод хүнс хэрэглэхийг үүсгэх байхгүй шүү дээ. Тийм учраас миний найз энийг зүгээр сахар гэдэг талаас нь биш, миний ходоодыг, миний эргийг, миний нөөч хаа би тэр хатны өмнө ойрно. Хаад чи өдөө өдөн дээрээ босоод очих. Өдөрт нэг л удаа. За энэ чинь ингээд миний найз шүү. За энэ нөгөө нэг манай хаадын жаа буюу улаан мөнгөний үеийн тос гэдэг маань одоо хамгийн үнцэнтэй зөвхөн хаан хатан хүн хэлжсэн бүтээгдэхүүн бас найзтай өгүүлээ. За энийг би яаж за энийг миний найз ерөөсөө энэ маань өөрөө нэг цэцгнэр юм шиг юм шар өнгөтэй юм байна. За ямар нэг байх суултай юм. Тэр чи зүгээр залгина. Залгаад араас нь шүү юм уу? Уцсуус ууч байгаа. Өдөрөө. Өдөр нэгийг ч уусан байх басуу. Тийм нэгийг ч уусан байна. Яг л чамд нэг зовоо янз бүрийн өвчин зовлон байдаггүй. Энэ өөрөө хөдийн урднаас тохиолдсон ус үрт 96 төрлийн өвчин амарч чадвартай. Дээрээс нь за ингээд эрхэм үзэгчтэй хар хүнцэг нэвтрүүлгийн маш олон тань мэдхийг та бүхэндээ түгээсэн гэдэгтээ итгэлтэй байна. Би хүртэл шунан барин байж би сонслоо. Тэгээд хүн болгон өөрөө эрүүл байх ёстой. Миний эх орны, миний ард түмэн, миний Монгол улсын ард түмэн эрүүл байх ёстой. Эрүүл байна гэдэг бол ерөөсөө хүн хөдөлмөрлөх хэрэгтэй. Эрүүл байж ээж хүн гал шиг, цог шиг дүрлцэж явах хэрэгтэй. Эрүүл байж тэр ихэмсэг дог чанар илэрх ёстой. Эрүүл байж хүн өөрийнхөө амьдралд болон өрөөл бусдын амьдралд тусалж явах ёстой. Тэгэхээр чи эрүүл болсон бол бусдад түгэй л та. Тийм аа тийм ээ. Бүгдөө эрүүл болъё. Танаа өөрөө юу гэсэн байдаг гэвэл Монгол ухаанаар дэлхийд хамтдаа хүргэе. За одоо хамт хэлчихье тхөө. За хүшээ яг энэ хооронд захирлыгээ дуудаад дөрүлэг хэлчихв. Тийм ээ. Захирал хайрч байна. Одоо тэр ажиллаа хийгээд. За компьютероос бас наашир захирлаа. Энэ ард зогсож байгаа. Хэдүүлээ гоё ураа хайлж итгүү. За тэгээд энэ маш гоё ураа байна шүү дээ. За хэдүүлээ Монгол ухаанаар дэлхийд хамтдаа хүргэе. За 1 2 3 Монгол ухаанаар дэлхийд хамтдаа хүргэе. Ингээд гоё бүгдээрээ ирүүлээ. Эрхэм үзэгчтэй та бүхэндээ мөтгөн бүр гоё зүйл, бүр сайхан зүйл, бүр маш гоё ирүүл болох. Зүгээр энгийнээр ирүүл болох энэ болгоны төв байна. Эрхэм үзэгчтэй хар хүнцэг нэвтрүүлэг үргэлжилжээ.
миний Монголын ард түмэн та бүхэн минь эрүүл сарвал энх тонх аз жаргалтай байгаараа та бүхэнд хамгийн сайн сайхныг хүсэн өрөөё. За танихтай Чингис хааныхаа хөшөөний дэргэд энчилж байна. Тэгээд миний Монголын ард түмэн өнөөдөр эрүүл байх хэрэгтэй. Эрүүл байд бид нар сарвал ухаан хөшин гэхчээр миний ард түмэн ерөөсөө л эрүүл бай. Бүгдөө миний энэ ууж байгаа бүтээгдэхүүн намайг өнөөдөр ийм цог зоргоолтой, ийм аз жаргалтай байлгасан шиг миний Монголын ард түмэн, миний найзууд, миний ах トゥ хамаатан садан бүгд эрүүл байгаасаа гэж хүсэж байна. Тийм учраас бүтээгдэхүүнээ сайхан хамтдаа хэрэглээд хамтдаа их орондоо аз жаргалтайгаар амьдрий гэж хүсэж байна да. За их үзэгчдээ хар хүнцэг нэвтрүүлэг үргэлжилж байна. Таньдаас ч гэсэн маш олон гоё мэдээллийг түгээсэн. Тэгээд 18 жилийн Тэнгэрээс заяасан өгөгдлөө бүр өөрийнхөө амьдрч явах хугацаанд бусдад бүхнийг түгээгээрэй гэж хүсье.